За бүгдээрэнд нь энэ сайхан шинэ өглөө, шинэ өдрийн мэндийг хүргэе. За та нар маа сайхан амарсан байгаа. Өглөө болгон эзний үгийн өмнө ирээд хамтдаа залбирж байгаа итгэлийн ахын дүүс та бүхэндээ талархаж байна. Тэгээ энэ өдрийг эзэн үнэхээр өрөөх болтугай. Бүгдээрээ хамтдаа энэ өдрийг Бурхандаа даатгаад хамт залбирая. Хайртай Бурхан минь таньдаа бид талархаж байна. Энэ л сайхан өдрийн төлөө бид үнэхээр таньдаа талархаж байна. Өнөөдөр та бидэнд хандан үгээ айлдаж, таны үг сургаалыг бид сонсоод амьдралдаа очиод хэрэгжүүлэхэд та бидэнд туслаарай. Эзэн Есүсийн нэрээр энэ цагийг таны мотор даатхан Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. За бүгдээрээ өргөжлүүлээд 34-р бүлгээс хамтдаа явъя. Дуулал 34-р бүлгийн 11-ээс 14-р ишлэгийг за би эндээс дуудъя. Хүүхдүүдээ та нар ирж намайг сонс. Та нарт эзнээс эмээхүйг би зааж өгье. Амийг хүсэмжилдэг бөгөөд сайныг харахаар өдрүүдээ хайрлагч хинбэ? Хилээ муу мухагаас уруулаа худал хэлхээс сахин хамгаал. Муугаас салж сайныг үлд амар тайвныг хай мушиг гэж хэлсэн байна. Амен. За Бурхны үгийн дагуу явж түүнээс эмээхийг бүгдээрээ өнөөдөр дуулал номноос хамт сурья. Давидын хэлэх гэж байгаа гол санаа бол Бурханаас эмээх, нэгдүгээрт нь Бурханаас эмээхийг Бурхан Давид бидэнд бас хэлж байна. Тэгээ хүүхдүүдээ гэж Давид өөр дээрээ дуудаж байгаа тийм ээ. Бурханаас эмээж, Бурхныг магтаж, олон зүйлээс аврагдаж тийм ээ. Энэ амьдралдаа маш их туршлагатай хүн шүү дээ Давид. Тиймээс тэр наашаа ирээ. Би та нарт зааж өгье гэж. Бид Бурхны үг сургаалыг сонсчоод тийм ээ. Нийгэм ажил дээрээ эсвэл гэр бүлдээ очиод тэнд нь тааруулаад худлаа хилээл худал хуурмаг яваад л ингээд ах юм бол яах вэ? Хаанч байсан бид Бурханаас эмээх, эмээлт бидний дотор байх учиртай юм аа. Бурханаас эмээх, эмээлтийг бид нар Библиэс сурдаг. За тэгээ бүгдээрээ цааш нь харъя. Урд байгаа өдрүүдээ бүгдээрээ сайныг хүсэмжилж Бурхны хүслийн дагуу сайнаар авч явцгаая. Бурхантай хамт өнгөрүүлсэн өдрүүд байгаас. 13 дугаар ишлэлдэр үг хэлээ захирах. Үг зүрхний илэрхийлэл байдаг шүү дээ. Бид үг хэлээрээ ариун зөв байдлаа харуулах учиртай хүүхдүүд. Бурхны хүмүүс. Бичээсийг уншиж байж л бид энэ уур хилэнгээ орхиж Бурханаас сурч яваа шүү дээ. Тийм учраас бүгдээрээ үг хэлээ анхаардаг байцгаая. Үүнийг Давид бидэнд зааж өгч байгаа. Наашаа ирээ. Би та нарт зааж өгье. Та нар үг хэлээ анхаараач гэж. Тэгэд 14 дугаар ишлэлдэр итгэл зөвхөн итгэх биш. Энэ нь үйлдэл байдаг гэдгийг эндээс бүгдээрээ бас хүлээж авъя. Би итгэж байгаа бол энэ итгэлээрээ би ажил, гэр бүл дээрээ итгэлээ очоод хэрэгжүүлэх юм аа. Бид нийгмийн хараад л бухимдна, уурлна. Харин бид өөрсдөө хүмүүстэй эвтэй байж, уучлалт гуйж, бүр төрүүлээд уучлалтыг гуйдаг ийм баймаар байгаа. Бид Бурхны үг сургаалыг дагаж мөрдөж яваа хүмүүсийн хувьд энэ үйлдэл эхлээд надаас гарах учиртай. Бүгдээрээ Бурханаас эмээдэг байцгаая. Хилээ захирдаг байцгаая. Амар тайвныг мөшгдөг, түүний араас бүр хайдаг, ирдэг нэгэн байцгаая. Амьдралаараа Бурхныг хүндэлж түүнд таларцгаая. Тэгэд энэ цагийг бүгдээрээ Бурхандаа даатгаад
эзэндээ талархаад хамт залбирая. Халелуя. Эзэн минь таньда баярлалаа. Тэд үнэхээр бид танийгаа үнэхээр хүндэлж Бурхан хинбэ гэдгийг үнэхээр амьдралаараа харуулж танийгаа хүндэтгэл дотор та биднийг бас үнэхээр зааж өгөөрэй эзэн минь. Бидний амнаас өөр гомдол биш, харин бусдыг урамшуулсан өгс гарч бусдаа эвтэй байж танд итгэсэн итгэлээрээ амьдрахад эзэн та бидэнд туслаарай. Итгэл бидний амьдралд хэрэгжиж байна уу гэдгийг хүн бүрд та бас сануулж, ойлгуулж, ухааруулж өгөөрэй. Өнөөдрийнхөө урд байгаа бүх цагийг таньдаа өргөж. Таны оршихуй байж, таны мотор байж, таны хамгаалт байх болтугай. Эзэн Есүсийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен.